За өнөөдөр бизнесээ хэрхэн алгажуулах вэ гэсэн сургалтанд сууж байна. За тэгэхээр ер нь бол бид нар жоох айцтай л гэдэг байсан юм байна л да. Хочоо өнөөдрийн байдлаар бол найзсаа даван туулчлаа. Төрийн тайлангаа яаж гарах вэ? Яаж нийгмийн яталтайгаа яаж болох вэ гэдэг юм уу? Энэ асуудал дээр нэлээд тулгымцсан асуудал байгаад ирсэн. За тэгэхээр өнөөдрийн үед бол тэр айцсаа даван туулаад алгажуулах хэрэгтэй юм байна бизнесээ. Ингэснээрээ бид нар бас эх орондоо хувь нэмрээ оруулах, дээр нь юм олон улсын хөтөлмөрийн байгууллагаас чинь бас нэг зохистой хөтөлмөрийг дэмждэг шүү дээ. Тэгэхээр энэ зохистой хөтөлмөр гэдэг бас зүйлрүү бид нар бас анхаарлаа хандуулах энэ боломжууд нь бол нэгдэж өгч байна гэж харж байна. За тэгэхээр миний хувьд бол ер нь бол нэг хоёр зүйлээр бизнес хийдгийн нэг нь гоо сайхны чиглэлээр нөгөөх нь болохоор Орнод аймагтаа бол хөтөлмөрийн харилцааны мэрэгсэн зөвлөхөөр ажилладаг. Тэгээд яг энэ мэрэгсэн зөвлөгийнхаа чиглэлээр сургалт зөвлөхийн үйл ажиллагааг явуулах гэхээр бас учраа олохгүй л ингээд бодлоод яваад байсан. Тэгээд өнөөдөр энэ бодлсон бодлооныхаа бас учрыг тайлж бас учраа олж авч байна гэж үзэж байна.